Нарны аймгийн Цор ганц амьд гариг дэлхий хэмээх цэнхэр бөмбөрцөг бол биомандлыг тэтгэгч 4 том далай, үжил бодол, шашин шүтлэг өөр 7 тэрбум хүний тус тусын нэгдэл болох тусгаар тогтнод нь хүлээн зөвшөөрөгдсөн 195 улсыг хөрсөн дээрээ оршоосон 5 твээс бүрддэг. Эдгээр улс орнуудын мөнхийн сонирхол бол хүний эрх чөлөө, мөн амьдран суух газар орон. Үүний төлөө улс төр эдийн засгийн ил талд өрсөлдөөн дунд хүн төрлөختөн техник, технологиг хурдцтай хөгжүүлж, дэлхийн гүнээс сансар огторгуй хүртэл эрчимтэй судалж, эзэмшил ноёрхлоо тогтоохоор улайрнаа. Ололт амжилт агуу ахын хэрээр төлөөсөн ч тэр хэрээрээ байдаг нь жам юм. Үүний хорыг байгаль дэлхий үүрдэг нь харамсалтай. Харин шинжлэх ухаанд суурилсан ахуйд зориулсан хөгжил дэвшилд талархаад баршгүй. Эдгээрийн нэг нь яахын аргагүй цэнхэр тэнгэрээр дүүлэгч онгоц хэмээх хүчит техник юм. Энэхүү бүтээлийн тусламжтай хүн төрлөختөн хүссэн үедээ чөлөөтөө зорчиж байгаа билээ. Үүний хамгийн тод илрэл бол дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хамгийн хүйтэн өдрүүд үргэлжилж байхад Хавайсан халуун орны Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Далайн цаадах Америк нэгдсэн улс, Канада, Англиас дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатарт тэр дундаас Монголын говь, өвлийн тэмээн аяллыг сонирхсон 12 жуулчин манай нэвтрүүлгийн зочид байх болно. Big Blue Flowers компаниас 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа өвлийн тэмээн аялал 2020 аяллын баг Улаанбаатараас Өвөр хангай аймгийг зорилоо. Тэд говийн өвл, хүйтэн цас, хоёр бөхт тэмээ гэсэн ерөнхий төсөөлөлтөд яваа. Чухамдаа Төв Азийн зулаад орших Монголын говь хүн төрлөختний үүслийн өлгийн нутаг байж Homo sapiens өв гэцэгдэн энэ удам талын нутгийн нүүдэлчид байсныг хүмүүний анхны голомд тэр хിവэрэ хадгалагдан үлдсэнийг өөрсдийн нүдээр харах сонирхолтой аялал хүлээж байгааг гадарлаагүй лавтай. Улирал болгон цагийн зөрөө, олон цагийн нислэгийн дараах хөдөг зорсон урт аялал жуулчдыг ядрахч Монголын тал нутгийн нууцлаг сүнслэг оршихуй хин хүний хөглөн ховсдох мэт өөртөө татахтул түр амсгийгээд Арвахир хотоос 15 км зайдуу орших Монгол түмний морин нэг шүтэн дээр ирлээ. Жуулчдын сонирхол хийгээд Монголын говь, тэмээн соёлын талаар тайлбар мэдээллийг санаачдан зохион байгуулагч, продюсер үнэн бүрэн тайлбарлана. За Монгол оронд маань эдгээр гурвын өсвийн хүйтэн альчилсан энэ цаг үед нэгэн сайхан аялал зохион байгуулагдж байгаа. За тэгээд энэ аяллаа талаар, компанийн талаар манай компани захирал цэцгэн маань бас та бүхэндээ танилцуулна. За сайн байцгаана энэ өдрийн өмнө төргий. За манай компаниг Big Blue Flower буюу том хөгцөг гэдэг нэртэй аяллаа компани байгаа. За манай компани хамгийн анх 2018 онд өвлийн тэмээн аяллыг хийснээс хойш өдгөө 3 дахь удаага энэ аяллаа амжилттай зохион байгуулад явж байна. За манай аяллаа компанийн ялангуяа экстрим төрлийн холын зайн аяллуудыг бол хийдгээрээ арай онцлогтой байгаа. Жишээлбэл өвлийн тэмээн аялал буюу 300 км-ийн тэмээн аялал. За тэгээ мөн тайгарууд цааны аялал бас хийсэн. Харин энэ жил 1000 км-ийн морин аял, морин уралдааныг бас зохион байгуулсан одоо амжилт бүтээлээр дүүрэн одоо энэ 2021 оны хугацаар явж байна. Өвлийн одоо тэмээн аяллыг одоо 3 жил зохион байгуулж байгаагаа ярьлаа. За одоо километрийн хувьд бол 350-аас 450 км-ийн хооронд зохион байгуулагддаг. За хамгийн одоо онцлог юм нь гэхлээр бол одоо эдгээр 4-9 одоо эд хүйтнээр одоо хүмүүсийн л одоо хамгийн хэцүү хүнд байх гэсэн цаг үед явдгаараа онцлогтой. Манай энэ жилийн онцлог гэх юм бол нэгдүгээрт бол маш олон орны одоо унаачид цугласан байгаа. За жишээлбэл Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Бельги, Канада гэх мэт одоо 4-5 орны 12 унаач маань одоо хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй хамт олон бол бүрдэж энэ аялал маань эхэлсэн байгаа. Говийн өвөл. За монголчууд маань ч гэсэн л одоо бас манай улс чинь өөрөө говь, хангай, одоо тал хэрийн бүс гэдэг ийм 3 бүс хуваагддаг. За тал хэрийн бүсээс хойшоогоо одоо хангай бүсийн хүмүүс Улаанбаатар хотын маань хөтлөл энийг сонирхох байх гэж бодож байна. Яагаад гэвэл одоо өвлийн тэмээ аялал гэдэг тэгэхээр тэр болгон хүн бас үзэж чадаагүй маш их сонирхолтой
маш их хадал явдал дагуулсан тийм гоё аяллыг одоо та бүхэнд хүргэхэд бэлэн болж байгаа баяртай байна. Тэгээд өвлийн хамгийн том чимэг бол өөрөө тэмээ байдаг. Тэмээ өвлийн улирал эхлээд хүүтрэх тусам хамгийн гой үзэмж төгөлдөр болж ирдэг ийм сайхан амтан байгаа. Тэгээд яг энэ үед одоо гадны ингээ олон хүмүүс одоо ирээд энэ Монгол тэмээг үзээд хараад мөн унаад ингээд 100 км явна гэдэг маань өөрөө амьдрал нэг удаа тохиох маш чухал одоо үе цаг байдаг. За аялагчт маань ингээд Монгол Төвний морины гүшүүтэн дээр ирсэн. За тэгээд энэ аяллаа одоо зам зуурт бол бас Монголын морины одоо хамгийн том соёлыг харуулсан Монгол Төвний морины гүшүүтэн зогсолбор маань таарч байгаа нь бас их гоё байна. Тэгээд бас монголчуудын одоо ер нь Монголын үндэсний соёл гэдээ ярихлаар энэ соёл дотор ч багтахгүй юм гэж байхгүй. Түүний нэг нь энэ морины хэмээх том соёл байдаг. За монголчуудын энэ одоо бүтээн байгуулсан Монгол Төвний морины гүшүүтэн гэдэг зохицолбор бол ер нь төр засгаас тусламж авалгүй. Ард түмэн өөрсдөө хүчээ нэгтгээд өөрсдийнхээ одоо үндэснийхээ эв нэгдэл бүх одоо хүч одоо бүх зүйлээ хамгаалж одоо сайн дураараа бүтээн босгосон. За ер нь Монгол улстай байгаа хамгийн л одоо том ганцхан бүтээн байгуулалт гэж хэлж болно. За шүтээний ардал дээр одоо маш олон тийм адууны толгой байдаг. Энийг бол гадныхаа ирээд одоо үнэхээр гайхтгал та. Юу вэ ч одоо оршуулгын газар чимшиг гэднэргээд. Гэтэл энэ чинь бол монголчуудын одоо үеийн үед одоо өөрсдийнх нь үр уламдаа одоо дамжуулж ирсэн маш том соёлын нэг илэрхийлэл энд байж байгаа. Яагаад гэвэл хурдан морьтой холбогдсон Монголын нэг том соёл энэ адуугаан дээдлсэн хүмүүс бол хизээч адууныхаа хурдан адууныхаа толгой газар гэдгүү. За одоо хамгийн одоо өндөр тэгээд тухайн үед хүмүүсийн шүтдэг тэгээд заавал энд тавьж явах хэрэгтэй юм чи юмаа гэж байгаа юм шиг одоо газарт бол ийм газар зөндөө байдаг. Түүний нэг нь бол энэ алдарт 10 хэрийн талд байгаа Баянтал гэдэг газар байгаа юм. Тэгээд ийм соёлын өвийг тээсэн газар дээр бол Монгол Төвний морины гүшүүтэн өөрөө болсноор гайхалтай. За одоо ингээл Унаачт маань нөгөө 600 км машинаар явсараа байжгаад баруун баян улаан гэдэг кемп дээр хурж ирсэн. Тэгээл нөгөө кемп дээр нөгөө 100 гаруй тэмээ ингээ багширтлан хураагаад яг идэрч зориулаад ингээ бэлтгэсэн байсан. Тэгэл хаалгаа онгойлгож хараад тэмээ ингээл хашгиралтаад бүгдээ камера аваад зургаа дараад би өстө ийм гоё юм гэж бодоогүй Монгол тэмээ ямар гоё юм бэ гэж ерөөсө тойрч хараад ерөөсө маш сэтгэл нь хөдөлсөн. За тэгээд нөө дээл өгөөд ингээд нэг нэгээр нэрийн дуудаал ингээд өглөөр бүр ингээд нүдэнд нь очгийл заастаа ямар гоё юм бэ? Би өстө ийм гоё хувцас анх удаа амьдралтаа өмсч үзэж ийн гэл маш их сэтгэл нь хөдөлж байсан. Дулаан орны хүмүүс чинь л одоо нөгөө голдууландаа шорт бодолтой юм тийм ээ. Тэгэхээр л амьдралд анх удаа ийм хувцас өмсөж байна да тийм. Тэгээд ингээд торог дурдаа ерөөсөө өмсч үзэж байгаагүй амьдралдаа тэгэл ингээд ийлж үзээл ямар гоё юм бэ гэл тэгжсэн. Дээлээ өмсөөл ингээд давхарлаад ингэж өмснө гэл өмсөөл яхад бол ерөөсөө би ч гэсэн нэрээ яг нэг хатан одоо тий гүнж болцсон юм шиг гээл зарим нь болохоор би яг нэг том баяны хатан юм шиг байна гээл тий зарим нэг нь бүр ингээд сэтгэл нь хөөрөөд бүр ингээд одоо дайн байлдаа ингээд яваад бүр ингээд нэг тийм баатар гав яваа. Тийм бахтан ингээд аюул санагдаад байгаа байхгүй юу. Тэр нь маш сайхан харагддаг. Одоо яанда ийндээ тэмээн дээр ч одоо ийм хүүтэнд яаж явна да гэсэн бүх айдас нь байхгүй. Ерөөсөө л энтэй хахад бүх юм окей юм байна. Асуудалгүй юм байна гэж ерөөдөө бүгд их сэтгэл нь амарч ирсэн. Brown line. A lot of color, right? Oh, nice. Is this new to you as well? Right. Kenyan jump. Have you jumped with the mast side? No, I haven't jumped with it. Well, I have. In Zanzibar. Yeah. They jump high. Wow. Хөө хин хувцснуудыг хараа үнэхээр гайхалтай харагдаж байгааз тансаг байна гэж ихтэйхэн эднийг харалтаа маш сайхан харагдаж байна. I feel majestic. Like Би яг одоо яг л Чингис хаан болсон юм шиг санагдаж байна. Одоо Азийг Европтой хамт байлдан дагуулхад үлдлээ дээ. I feel very grateful. Би энэ бүгдийг хийсэн хүмүүст хамгийн эхлээд талархал илэрхийлмээр байна. Маш их баярлж байна. Мөн эдгээр хүмүүстэй уулзч гайхалтай соёлыг нь харж тэмээг үзээд үнэхээр гайхалтай байна. Absolutely Үнэхээр янзтай итгэмээргүй байна. Харалтаа
Гоё ягаа эцтэй. Яг одоо үнтэйгээ шууд унтчихмаар л шүү. Дулаахан гэдгийг чигтэйхэн шүү. Driving today was great. Машинаар өнөөдөр ирсэн зам уу? Маш сайхан байсан. Юм харах гэж машиныхаа цонхыг хусаад л буудлынхаа картаар хамт тусалсан тайлбартай баярлаа. Stunning mountains. Замдаа үзэсгэлэнтэй уул таал зэрлэг амьтад хараад үнэхээр сайхан. Бид аргал харсан байхаа. Тийм аргал байсан. Бас тэмээнүүд үнэхээр сүрлэг шүү. Цоошин явуулын машин гээд гайхалтай байна. Ёстой ийм байна гэж огтоос төсөөлөөгүй шүү. Би газар суугаад төмөр аягнаас тавгаар нь шүл идэх юм байх л гэж бодсон шүү. Гэтэл машин дотор тогтоо суугаад амттай хоол идээд л. We already did a treat for us. Буяа штэ. Манай тогооч тэр биднийг яаж халамжлахаа үнэхээр мэдж байгаа шүү. Газар орон үнэхээр сонин би лав тийм байгалийн тогтцол огт харж байгаагүй. Машин замаар явж байгаа шууд хазаага замаас гараад уулын дундуур яваад тэгснээд эргээд тал болоод тэгээд бүргэд дээгүүр нисээд янзтай. Go. Watch out for the shoulder. Мөрөө гэмтээч вэ? Болгоомжтойгаарай. Монголын дээл хувцас гэдэг бол үүндээ дэлхийн ямар ч улсын ямар ч гоё одоо үндэсний хувцас монголчуудад бол илүү тохиромжтой, илүү сайхан ийм л одоо хувцас байдаг да. Тэгээд одоо нөгөө дээлтэй Монгол одоо Монгол дээлийн өмсөйгээл өрөөлөл янз янзын юм яваад байдаг. Энэ бол одоо үнэхээр зөв юм шүү. Тэгээд одоо бүгдөө л дээлийн өмсөж гэж. Ингээд Тайлер бит хоёр малгайтайгаа зураг татууллаа. Энэ ингээд өвдөг давах ёстой юу? Тийм ээ, яг өвдгийг чинь хамгаалах ёстой. Миний гутал дөрөөнд минь орохгүй байх вэ л гэж айж байна да. From the main capital city into Beijing because during that time it's hard to manage this. Эдгэж анх удаа гэрт хонох гээд байгаа шүү дээ. Тэгээ гэрт ингэж харж байгаа. Тэгээд ингэ тойруулаад ерөнхийдөө энэ аяллаа туршид юу юун дээр анхаарах хэрэгтэй гэдгийг те тэмээгээ хэрхэн яаж унах юм. За аюулгүй байдлаас нь бол манай өнөө бүр ах одоо ингэ танилцуулж байгаа. За ингээд ирэхэд бүр зарим нэг нь маш сэтгэл гаргаад ингэ бүр тэмдэглэл бичээд анхаарлын тэмдэг тавиад ихгүй ингэхгүй гэд тэгж байгаа. За дээрэс нь бид нар бас нэг баг зэрэг одоо түүхийн талаас бас танилцуулж өгч байгаа. Яг тийм бол нөөцийнх нь түүхээс манай түүх маш ондоо учраас энийг зах цухаас нь бас мэдэх хэрэгтэй. За одоо нөгөө хуурч бас хөгжимчөнтэй бид нар чинь тэгээд бас урлаг соёлоо бас таниулах үүднээс бас хуурчин авч явсан. Гэх мэтчлээ одоо ингэ Монголын соёлыг яг үнэн зөвөөр бодит байдлаар нь тийм үү ингээд одоо хамгийн ихээр одоо хүргэх одоо ямар зам байна гэдгийг бүгднийг бид нар бодож байгаад ингээд хувцаар нь хөгжмөөр нь тий ахуйгаар нь тэмээ амтнаар нь ингэж хүргэхийг зохиомжтой нэг цогцын одоо хөтөлбөр тий манай аялал бол говийн өглөөг анх удаа ингэ харж байгаа манай хүмүүс. Тэгээ элсний нүүдэл гэдэг одоо нүүдэл гэж хүмүүс яриад байдаг. Одоо энэ юм штэ. Дуун дээр гардаг тийм. Тэгээ яг нөгөө ёроол дээр нь ганцхан хуруугаараа дарчихтал тэр чигтээ нөгөө оройгоо хүртэл явдаг. Элсний нүүдэл гэдэг ийм их сонин энэ эднэрийг үл өөрөөсөө бүр хийгээл гараараа одоо барьж одоо хаяа сонссон байж магадгүй. Гэхдээ одоо яг биетээр үзэж штэ энэ хүмүүсөө. За манай тэмээ аялал энэ жил нэлээ өргөн бүрэлдэхүүнтэй буюу гадны нийт одоо 12 одоо унаач хурж ирсэн байна. За 12 унаач маань одоо 6 Шинэ Зеланд улсын, Канадаас, Өмнөд Африк гэх мэт орнуудаас ирсэн унаачд маань энд байна. Эхний өдөрт бас нэлээд сандарсан, яах вэ, ийх вэ гэж нэлээд санаа зовсон байдалтай байна. Гэтэ аялын төгсгөлөнд бүгдээр тиймээгээ сайн ундаг болох байхаа. Аялал бол нийт 300 км тэмээгээр аялах байгаа. Нийт одоо 11 өдрийн туршид одоо тэмээтэйгээ яваад ингээд Монголын сайхан газруудыг үзнэ.
За тэгээ аялын туршид бас бид бүхэн одоо Тэмээний фестивал буюу Тэмээний баяр үзнэ. За мөн замдаа болохоор маш олон жилийн түүх өгүүлэх одоо хадны сүг зураг үзнэ, агуй үзнэ гэх мэт маш олон програмууд бол багтсан байгаа. За өнөөдөр зөөлөн болгоомжтой явна шүү. Би биенээ сайн хараарай. Асуудал гарвал шууд чангаар дуудан шүү. Тэмээндээ дастлаа зөөлөн яваарай. Тэмээгээ зөөлөн явуулахын тулд жолоогоо сайн татаад арын бүх рүү сайн сууж өгөөрэй. Энэ Тэмээний тогш гэж одоо сайхан зүйл байна шүү дээ. Одоо морины үл имэйл тий. Тэмээний үл имэйл. Тийм тэгээ гадныхаа айгу гайхаад асуугаад байсан шүү дээ. Энэ модгүй мүү бид нар ч одоо имэйл гэж одоо модтой ингээд бүрхтэй юм төсөөлөд ирсэн чинь юу ч байхгүй юм биш одоо яана гэдэг байгаа байхгүй тий. За манай нөгөө чоппер ч өвөө шүү дээ. Ерөөсөө мотоцикл насаараа ундаг одоо Тэмээн дээр ингээ онц яаж байгаа байхгүй. Анх удаа одоо үндсэндээ морьч ундгүй хүн гэдэг байна шүү дээ. Морьчуд нөгөө ийм том нөгөө гой мотоцикл ундаг. Чоппер ундаг. Одоо анх удаа Тэмээн унж үзчихээ тий. Энэ бол одоо хамгийн сонирн байсан баг энэ тий. За тэгэл анх удаа одоо нөгөө Тэмээ Тэнгэрийн амьтан энэ сайхан хүчрэхэг энэ сайхан сүр бараатай амьтан гэл анх удаа ингээл унж үзэж байна да. Монгол хүмүүсийн хувьд ч гэсэн л энэ сонин шүү дээ. Яагаад гэвэл энэ ч манайх одоо говийн бүс, талын бүс, тал хэрийн бүс, хангаан бүс гэх 3 бүсчлэл те. За үндсэндээ тал хэрийн бүсээс хоошоо хүмүүс нь Тэмээгээ бас тэр болгон сайн мэдэхгүй шүү дээ. Одоо би шилэл хинтижигийн хүн гэхэд бол би мориол сайн мэднүү гэж яг энэ Тэмээ тахсан соёлыг бол одоо саяхнаас л одоо мэдчихэж шүү дээ. Тэгэл одоо энд хүртэл ингээд бидний одоо энэ таны мэдхүү нэвтрүүлэг хийх гэж оролдоод байгаа чинь бол бас монголчууд энийгээ мэддэг байгаасаа бас одоо гадныхан одоо тэр хааваага хэдэн зуун мянган километрийн цаанаас Монголын одоо дэсхэм хүйтнээр энэ аяллыг сонирхож ирж байхад монголчууд бас тий өөрсдөө бас яг энэ дүн өвлийн үүднээр ингэж бас одоо Тэмээний л одоо эд гой үе л дээ. Яг энэ одоо хүүтэн тий хамгийн үзэсгэлэнтэй хамгийн гой одоо эдгээр 3 4 9-ийн хүүтэн байдаг. Яг энэ үеэр нь бид нэр ингээд тааруулж явдаг. Зүгээр яг дээр үед бол маш их одоо нөгөө хүүтэн байдаг л байсан л одоо намайг жоохон байхдаа тэд нар бол одоо маш хүүтэн өвөл болдог гэсэн. Тэр үеийн одоо өвлийн хүүтэнтэй бол одоо энэ цаг үеийн өвлийн хүүтэн эдгээр бол одоо харьцуулах хэрэггүй одоо зүгээр нэг намар шиг л болцсон байхгүй одоо. За одоо ингээ унаачлаар ингээд анх удаага ингээ Тэмээг хараад унж байгаа хэрнээ маш тийм ихтгэлтэй өөртөө ихтгэлтэй яг асуудалгүй аягүй тийм гоё явсан тий. Нэг ганц километр газар унаад 2 км-ээс шогшоол тэгэл явчихж байгаа шүү дээ. Тэрийг хинч одоо болохгүй гэж хэлэх шаардлага байхгүй. Угаасаа л чадчих байгаа юм чинь тий. Угаасаа л Монгол хүн ч гэсэн ингээд унаад явдаг. Одоо нэг Тэмээний баяр бид нар үздэг. За нутгийн одоо удирдлагууд ингээд Тэмээний баяр зохион байгуулдаг тий. Яг тэрэнд бид нар яг ингээд хамтарч хийдэг. За тэгээд нөгөө хамгийн гол нь ийм шаардлага Тэмээний баяр Тэмээтэй очноо. Тэмээний баяр бас их гоё очих ёстой. Хувцаа гоё зүв зохистой өмссөн байх ёстой гэдэг тийм бид нар шаардлага тавиад хүмүүсээ ингээд Тэмээтэй наваадсан. Тэгээд ингээд очиход нөгөө ингээд дүүрэн Тэмээтэй гоё ганган хувцастай хүмүүс ингээд тэр дунд ингээд холилдоод ирэхлээр ерөөсөө гадны хүн гэж өөрсөнд нь ерөөсөө бодогдохгүй яг монгол хүн болсон юм шиг дунд нь ороод инээ чанаагаалтай Тэмээтэйгээ ингээд айгүй багталтай явж байгаа байхгүй тэр дундаа. За ингээд Тэмээний уралдаа. Одоо яг хөө дээр үед бол намайг байгаад Тэмээний уралдаа хаяа нэг болдог байсан. А тэр нь жилд эсвэл 2 3 жилд нэг удаа ч юм уу болдог байсан л да. Нэг Тэмээг яг хөө нөө идлээд бас одоо хурдан хугацаанд үзэх гээд нэг хаяа нэг оролддог тийм юм. А тэгээ сүүлийн үед бол энэ зах зээлээс хойш бол Тэмээ ч нь тэр үед бол толгойн цөөхөн байлаа ш. 2 300 мянга хүрэхгүй. Тэгэл ер нь бас устдах нь аюул орхон гээд. Тэгээ энэ чинь зах зээлийн нийгэм одоо сүүлийн жилүүд орж ирээд Тэмээ нөгөө хувь хүнд утснаас энэ Тэмээ ч өөр аянд өссөн байхгүй юу. Тэгээд Тэмээ ч хүмүүс анхаарал тавьдаг болсон, өсөгсөн. Тэгээ одоо энэ чинь хагас иш хөвчээд байна тийм. Тэгээд энэ цаг үед бас Тэмээний соёлын дагаад энэ Тэмээний уралдаануудыг манай залуучууд хийж эхэлдэг болсон. Аймаг сумд Тэмээний холбоонууд байгуулагдсан. За тэгээд Тэмээ уралдаанд бас одоо ингээд яг моридтойгоо адилхан энэ чинь нөгөө ууж сайн тэгээд нөгөө урдныг нь сонгож авна тий. Тэгээ нөгөө төрүүлгсэн хүнд нь бас нөгөө нэг алдарт цол молын нөгөө нэг гэдэг ингээд
зөндөө тийм юмнууд байдаг болцсон байхгүй. Тэгээд ингээд улам л сонирхолтой одоо тэмээнд одоо энэ соёл дотроо бол зөвл явж байгаа нэг хэлбэр л гэж энийг бол олж харна л да. Тэгээд энэ тэмээний уралдаа үзэнгүүт эдгээр ч гайхаж байгаа байхгүй. Нөгөө дахиад ийм хурдан юм уу гэж. Дахиад энэ ч өөрөө хурдан ингээд бид нэр ахиад энэ шиг тавих юм уу тий. Тэгээ бүр ингээд нөгөө дүүс чинь тэгээд ингээд монголчуудтай яг одоо жинхэнэ хөдөөний одоо яг энэ соёл дундаа байгаа ахуйтайгаан байгаа хүмүүстэй ингээд танилцаад гар дундаа ороод нөгөөдөл нь юм мэдэхгүй ч гэсэн л гар хөлөөрөө одоо ингээд дахилцаад ойлголцоод тэгээд хамт 6 дотоолаад энэ агшин бол үнэхээр л одоо яг л нэг жинхэнэ амьд агшин болоод явчих юм л да. Who wants to listen to your filling? Oh, that was amazing. Үнэхээр сайхан байлаа. Ийм хурдан байна гэж огт бодсонгүй шүү. Бид 30 км цагийн хурдтай яг тэмээнүү дагаад л тишээд байсан. Гайхалтай. Надад маш их таалагдлаа. Дагуулж явсанд баярлалаа. Маш гайхалтай. Өстө ийм зүйл харна гэж өстө бодоочгүй. Бас энэ цугласан хүмүүсийг харалтаа. Сайхан байна. Маш өнгөлөг хувцастай шүү. Come to see. За тэгээ бид нар нөгөө гадаа маш сайхан дулаахан байсан тэгээ тэр аз болж тэгээ бид нар нэг заавчгүй айл гунарч байдаг юм уу тийм байшинсаа бараад гадаа цайлаад хоолч игээд өөрсдөө бол гэж байгаа чинь яах юм байх та айлд орж тийм чи гадаа ингээд идчих штеп бид ингэх ч ирээ үстэй. Үзэж байгаа юм болгон шин тийм учраас энэ хүмүүсүүд бүр одоо нэгнээс ичих юм уу одоо тэгэл янз янзын асуудал юу ч байхгүй. За одоо манай ингээд илэн татсан шээс нөгөө хүүхдүүдтэй хамт бүр ингээд тоглоо зураг хөргийг аваад улаан хацартай чирэг хүүхдүүдийг хараад хүүши би ч ийм олон давхар эдгээр чи дан цамцтай гүйлдээд байх юм одоо ээж аав нь одоо хардггүй ч гэдэг юм дэ ханиад нус хурчгүй хилээч гэдэг ийм орчинд өссөн ерөөсөө ажихгүй гэдэг тэгэхээр бүр ингээд гайхаад ямар сони юм бэ гэл те. Ойнаа. За энэ тоглолтод манай Варик өөрөө нөгөө маш мундаг морь одоо сургадаг. А тэгээд тэргээрээ маш олон тийм YouTube-ийн бичлэг хийгээд маш олон тийм алдартай блогер байхгүй юу. Тэгээд өөрөө энэ нөгөө одоо тий шилбүртэй хэлсэн тий манай дороо шилбүр ингээд дуу гаргадаг дуу шилбүр гэх юм уу тий. За тэрийг хий чидийг үзүүлсэн чинь манай нутгийн залуучууд нөгөөдхийн сонирхоод тэгээ энэ бас агаар дээр дуу гаргаж байгаа учраас нөгөө янз бүрийн ямар бас хэрэгтэй юм бэ. Яг бол манайх ч нь одоо малыг шилбүрчдэг шүү дээ. Араас нь ингээд туухын тулд одоо мал дээр зохиж штэ. Бид энэ чинь зохих биш зөвхөн дуугаар нь айлгаж байна. Агаарт ингээд нөгөө шилбүр тас нэг бөө бодож байгаа. Энийг бол баруун байлааны нэлээд олон залуучууд сурч юм лээ. Тэнэтмэн ядхана намсанамас атаргавин айинда тумма нянdas цодан золтран насиннэсэнмэ уралдааны үед нөгөө концерт тоглосон. Тэгээд нөгөө найр наадам дандаа ч заавалч уртын дуу морин хураар заавал эхэлдэг тий. За тийм тэрийг бас ингээ үзээд тэгээд тэмээн дээрээс үзэх бүр гоё тий. Хараад зогсгош. За тэгээд одоо юу болохыг гэж одоо гоё инг шалгаруулна, гоё одоо ат шалгаруулна, буур шалгаруулна гэсэн чинь бүр ингээ гайхаад бас эн чинь ингээд уралдаад явах ус бас гоо зүгээрээ бас ялгаатай гэсэн чинь юу ямар сэний ингээд тэгж байгаа байхгүй. Өөрөөсөө эхлээд харахтул эн чинь мэдээж нэг олон нэг сур бараатай том амьтал байгаад байгаа шүү дээ. Гэтэл энэ дотор чинь яг нарийн ингээд үзэх юм бол би хаанаас авах болоо тэгэл тий. Тэр чинь гоё сайхан маш их байна шүү дээ тийм ээ. Бид нар бүгдээрээ нөгөө гоё хосын тэмцээнд оролцсон даа гэх. Тэгээ бид нар яах гэсэн нөгөө Монгол залуучууд ингээ хос болгоод ингээд хуараараа ингээд гоё тэмээгээ ингээд явуулаад ингээ гоё хувцсанараа гайхуулна гэсэн чинь шүү дээ. Оо наата чи шүү дээ жинхэнэ чадах юм байна. Уралдаж чадахгүй. Тэр гоё сайхныг мэдгүй. Тэгээ бид нар шүү дээ наата чи чадах юм байна гэд. Тэгээд энэ сайхан хосын тэмцээнд. Тэгэхдээ одоо манай Монгол залуучууд гэсэн тийм эдэн далангуй гоё болдог. Одоо бас англи хэл гэдгийг бол бас монголчууд хөдөө гадаагүй ганц нэг үг хэлж чам соёлгоцохыг хичээдэг болцсон. Энэ цаг үед ингээл дорхноо бүр ингээд манай гадаад нэг эмэгтэйчүүдийг нэг нэгээр нь одоо хос болгоод аваад орж байгаа байхгүй. Энэ нь бол бүр их хөгжөөнтэй гоё болгосон.
За одоо намхай Кевин 2 явж байна. Одом Гондор 2 явж байна. Хордоо Хантрын 2 явж байна. Ловсон цэрэн Болормаа 2 явж байна. Хөрөвсрэн Клой 2 явж байна. Тэгээ хувцсны үед бол манайхан бол айх юм байхгүй. Тэр чинь хамгийн тасархай хувцас өссөн. Ганцхан нөгөө унжгаа тэмээн дээр алдагдал байх бах. Мэдээж төрөөсөө хоёр хувцас яг адилхантай илтэй, адилхан тохомтой, тохоштой энэ тэмээ нүхтэй адилхан. Тэгээд ингээд энэ хоёр тэргүүн байж шалгалтаа гэж. Окей, наа чи угаасаа шалгархаар юм байна. Ойлгомжтой. Тэгээ хоёр тхий орсон бол гэж тэгээд таахгүй. За буур одоо нэг орсон буур гэж ярьдаг шүү дээ. Яг энэ одоо хүүтийн цаг үед чинь нөгөө буур орж байгаа юм шүү дээ. Тэгээ ороо нь орж шүү дээ. Тэгээ ороо нь ороод мэдээж одоо тэр байгалийн амьтан одоо өөрийнх нь тэр нөгөө болж байгаа процессор бол одоо ингээд амнаас нь хөөс ухраал тэр нь одоо тархитлогоор нь хөлдөөл тий. Тэгэл цагаан толгойтой болоод ингээд шаваа гэж юм хийгээл энэ чинь ороо нь орсон үед юм бол тэгэл одоо энэ минь орсон буурын сүрлэг шаваа энэ орсон буурын сүр хүч гэдэг бол ер нь одоо манай Монголд байгаа бүх амьтдын хамгийн сүрлэг л гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд бас эцүүд нь энэгээр айгүй гангарн тий. Үзүүлж харуулна энэгээрээ ингээд бахархаад хүн амьд үзүүлсэйгээр хар холоос дагуулж ирэн тий. За хордоогийн хүрэн дээр. Хүлээ яваараа хандаа. Нар зүг наашаа тойроо гараад ир. За ингээд сайхан инг гэж байгаа юм. Ямар ингнээс ямар ботго гарах. Зүгээр л одоо нэг ингээл нөгөө зэрлэг амтэн шиг хайж бас болохгүй нэ шүү дээ. Сайхан буур сонгох нь. Тэгээ сайхан буур дээрээс бас сайхан ингээд тэглээ тэн дундаас бас сайхан юм гарах нь. Бид нар ч гэсэн ингээ харахт бол тэр сайхан ингээд мэрэгт нэр нь арай л нэг ангид шигээ бүхтэй тий. Шал өөр л харагддаг юм байна лээ. За ингээд одоо энэ нэг сайхан баярыг одоо зохион байгуулсан баруун баялаг сумын төвлөрөөр бид баярлсан да. Тэгээд одоо жил болгон хамтар зохион байгуулдаг. За тэгээд нөгөөдөл чинь л одоо амьдралдаа үзээгүй сайхан зүйлийг л үзлээ шүү дээ. Орой болсон өөрсдийнх нь байгуулсан кемперийг л явцгаасан да. Нүүдлийн соёл иргэншилтэй улсууд өндөр улын бүс, хуурай тал, хагас цүлгээд байгалийн альч бүс бүслүүрт тун амархан дасан зохицож амьдардаг өвөрмөц чадамжтай. Ирхэлж байгаа малаажих хүнч нүүдлийн амьдралын хэм маяг тохирсон байдаг. Монгол цөлийн бүсийн нүүдэлчид тэмээг хамгийн багадаа 5000 жилийн өмнөөс гэршүүлж ирсэн гэж үздэг. Дэлхий дээр ганц бүхт буюу наран тэмээ, хос бүхт тэмээ гэсэн хоёр төрлийн тэмээ бий. Ганц бүхт тэмээ нь дэлхийн нийт тэмээний 90%-ийг эзэлдэг. Үлдсэн 10% болох хос бүхт тэмээ Монголын говь, Хятадын хойд говь, Киргиз, Халимаг, Казахстанд цөөн тоогоор маллагдж байна. Харин тэмээний өвөг эцэг хавтгай нь Хятадын Шинжааны Такламаканы цөл, Монголын Алтай цаадах говь гэсэн ердөө хоёрхан газарт л амьдарч байгаа устдах аюулд орсон амьтын юм. Тэмээ бол монголчуудын малаажих хүн нэг үнэт хэсэг, амьд 5 эрдний нэг. Өөрөөр хэлбэл 5 хошуу малаас аль нэг нь хасагдана гэдэг нь монголчуудын хувьд үндэсний бахархал нь үгүй болох дайны үл хүлээн зөвшөөрөх тийм л чухал зүйл юм. Адуу тэмээ буюу урт хөлийн малгүйгээр Монгол аймаг, их Монгол улс цаашлаад их Монголын эзэнт гүрнийг бий болгож чадахгүй байсан. Сүрлэг том биетэй, амгалан дөлгөөн замтай, унлаг эдэлгээнд нэн тохиромжтой энэ амьтан 20 дугаар зууны сүүл үе хүртэл худалдаа 8-нд тээвэрлэлтийн үүргийг гүйцэтгэж нэг ёсондоо төмөр замыг орлож байсан гавьяатай. Одоо тийм Монгол хүн, Монгол байгаль, энэ Монгол цаг уур гэдэг бол үнэхээр нэг дэлхийгээс нэг арай л нэг өөр тасарчсан ийм гоё юм байд юм да. Тэгэл одоо энэ манай монголчууд ч гэсэн л энэ гоё сайхныг үзэх хэрэгтэй шүү. Чи яагаад гэвэл Монгол улсад Монгол иргэн болторсон. Тийм учраас Монголын сайхан болгоныг мэддэг байх хэрэгтэй гэсэн зарчмыг бол монгол хүн болгон өөртөө тавьдаг байх хэрэгтэй. За шүн нилээ хөт онсон. Одоо ингээл энэ тэмээ жоохон шаваарлаад гитцсэн тий. Тэгтээ бол өдөр нь ус тийм ажтайхан өдөр болох шинжтэй байсан. Яагаад гэвэл өглөөний нар бас жоохон бүрхэгдүү мандаад тэгээд жоохон цухуусныхаа дараа бас нарны жавар арилаад ирэхлээр бас ажтайхан болцсон. Тэгэхээр бол өдөр нь бол ер нь төлөв нь бол ажтайхан өдөр болчих магадгүй. Тийм ажтайхан байсан. За алсааран бол ингээд битүү манан уутай. Аргагүй л өвлөл өнгөдөрөх штэ энэ чинь. Melissa, this was on her bucket list, so Мелиса бит хоёрын хувьд Монголд ирэх үргэлж санааны үзүрт байсан. Тэгээд энд ирээд байна да. Үнэхээр гайхалтай байна.
Гэтэ би минь их өндөр болжээ. Өнөөдөр юу үзэх бол гэж сэтгэл их догдолж байна шүү. Гэтэ би машин суул илүү таатай баймаар л байна. It's riding camels is certainly different. Тэмээ унах үнэхээр сонирхолтой. Юутай ч зүйлэх аргагүй. Тэмээтэй алхуулах хамгийн амархан байсан. Гэхдээ тишүүлж онжуулах нь их хэцүү шүү. Гэхдээ дасан зохицыг хичээж байна да. Ер нь манай унаачид Монголын бүх зүйлийг гайхаад гайхширч биширч байна. Төсөөлж байснаас нь маш өөр байгаа болтой. Монголчуудын зочломт гайзан, тэмээний баяр гэдэл хараад бүгд биширч байгаа шүү. Өнөөдрийн хувьд миний сэтгэл гэвэл ирсэн унаачид маань ихэнх нь их санаа зовсон, твдсэн байдалтай байна. Учир нь тэдний ихэнх нь ийм зүйлийг амьдралдаа огтоос хийж үзээгүй. Зарим унаачдын маань сэтгэл нь маш их догдсон байна. Учир нь бүтэн жилийн турш энэ аялал бэлдсэн байх жишээтэй. Бид өглөөний сайхан наранд өндөр уулын билээр элсэн дундуур өргөн талаар тэмээтэйгээ алхуулаад маш үзэсгэлэнтэй байна шүү дээ. Бид тэмээ аяллыг 3 дахь жилдээ янз бүрийн цаг агаарт хийж үзлээ. Анхны жил маш хүйтэн байсан. Өглөө бид хасах 43 градус сэрж байсан. 2 дахь жил арай дулаахан, энэ жил бүр хасах 13 хэм байна гэж. So this is my beautiful camel Chewbacca. Энэ миний хамгийн үзэсгэлэн төгс тэмээ байна. Chewbacca гэж нэрлсэн. Өчигдөр би унаж явсан. Миний тэмээ унахад их эвтэйхэн яг джипээр явж байгаа юм шиг л тухтай байсан. Урд нь ийм тэмээ унаж байсангүй. Дажгүй л унаж байна гэж өөрийгөө бодож байна шүү. Хоол газарт явхад морь унахаас хамаагүй амархан санагдсан. Ер нь гэрлүүгээ аваад л явмаар байна шүү. Ингээд аялын 2 дахь өдөр минь ирлээдээ сэтгэл хөдлөж байна. Thank you. I met Chloe on the Mongol Derby and Би анх Chloe-тэй Монгол дерби уралдааны үеэр танилцсан. Тэгээд энд ирсэн байна да. Миний тэмээний нэрийг Патрик гэдэг. Тэр хамгийн сайн тэмээ. awesome. Patrick's like the best camel. It's cold, but with Ер нь нэлээд хүйтэн байна. Гэхдээ ийм хувцастай байхад алцахгүй шүү дээ. Яг ийм хүйтэн газар хизээч ирж байсангүй шүү. having the appropriate gear. За тэгэл одоо гайхамшигтай агшин гэдэг чинь тийм шүү дээ. Та нар одоо Монголын их хэлс мундаг эмэлсэн дондор л ингээл өдөржингөө одоо 15 орчим км яваад цайгаа. За тэгээд ахаад цаашаагаан тал дондор 15 км яваад одоо очих хоног газар очих хоног өнөөдөр 30 орчим км газар явна. За тэгэл энэ л одоо агшин гэл энэ хүмүүс л одоо үзэх гэж ирсэн аргагүй үзэж байна да. Ингээд энэ бидний хонсон газар чинь бол мундаг хэлсний амралт байгаа юм. Одоо бөөрөнд сайн, дээр үесээ одоо хүмүүс маш их хэмжээгээр ирж ирсэн. Тэгээд энэ баг богд уул гэдээ байгаа юм. Баг богд уулын чинь зүүн талд нь болохоор зүүн богд, биш баруун богд хайрхан гэдэг, их богд хайрхан гэдэг, ах トゥ хоёр богд хайрхан байна шүү дээ. Энэ чинь өөрөөсөө болохоор говьлтай нурууны төгсгөлийн хамгийн өндөр бошоох уул байхгүй юу. За Өрөнгө аймаг дотор бол хамгийн өндөр ноён хориглол нь энэ баг богд хайрхан байх нэ. Тэгээ баг богд хайрханы ардтал дээр энэ элс чинь өөрөө бас тэр болгон байдгүй шүү дээ. Монголын говь гэхэлэр дандаа элсээр хүмүүс төсөөлдөг. Гэтэл элсэн мангантай газар ч Монгол зөөгөн шүү дээ. Одоо хяргас нуурын тэмдэг хэсэг байна. За урагшаага хонгорын элс байна. За одоо энэ их элс байна. Ингээд эн чинь өөр яг жоохон элсүүд байдаг л та. Гэхдээ ингээд олон одоо 10 км-ийг хамарсан том хэмжээний юм элсэн мангантай газар хэцүүхэн байна. Энэ манхан яагаад үүсэх юм бэ? Яг энэ ингээл олон жилийн л одоо нөгөө элсний нүүдлүүд явсаар байгаа л энэ манхан ингээл үүсгэсэн байна шүү дээ. Одоо энэ дотор арай жоохон нөмөр дулаан одоо тогтцтой газар л байх гэдэг юм л да тийм ээ. Одоо хангаан нуруунаас их авсан 5 одоо гол байдаг. Одоо ангийн гол, таацын гол, байдрын гол гэл ингээл төгөн гол гэл. Гэтэл эн чинь өөрөө болохоор хангаан нуруунаас их авсан гол ирээд энэ элсний ч яг ард дээр цагаан нуур гэж цагаан нуурцдаг гэж байна. Маш том цагаан нуур. Тэгээд элсэн дунд дахиад нууртай нуур байна шүү дээ. Элсний яг зах дээр том нуур байна. Тэрнийхээ нөлөөгөөр тэгд юм уу энэ уул энэ манхан дотор болохоор дүүрэн тойромтой байхгүй. Дандаа устай. Зун бол ингээд дандаа ус байгаа шүү дээ. Дотор чиг сонин. Тэгээ ийм их маш их гоё тийм тогтцтой газараар бид бас эхэлж байгаа юм. Тэгээд дээр эхэлж байгаа бол ямар нэг юмны эхлэл зөв бол төсгөө сайн байдаг. Тэр утгаараа энэ газарыг сонгож авсан. За тэгэл одоо энэ бут бодргон тэгээ нийлс тэгээ одоо энэ борон болон сумын урдтал дээр нэг нуурынхаа урд захаар л ингээд бид нэр явж шүү дээ тийм ээ. Тэгэл одоо дөнгөж зэг тэмээг онсон гэхт ингээд шгшуулаад явчихвал бид нэр чинь бөөр нэг хизээ хязааны тэмээ унж байгаа юм шиг. Тэгэл ингээд давхарлцсан энэ гоё ийлсэн манган тэгэл тэрний чинь цаатал дээр байгаа тэр өндөр том
уул нуруудыг хараад энэ хүмүүс чинь бид нар чи говьд аялах гэж ирээ үстэй тий. Гэтэл эн чи одоо ус байна тий. юу одоо ерөөс ойлгохгүй нэ Монголын говийг л цаагаар байгаа байхгүй. За энэ нөгөө ийм уруулуу ингээд алах ингээд нөгөө Тиметиг ингээд явахлаа нэг хинхэн нэг айгаад бүр ингээд бие татаад яах гэж тэгээд бид нар хэлсэн. Үгүй наа Тимэ чи өөрөө явсан зүгээр л жоохон сул тавиад үгээл тэгсэн чи бүгд ингээд явж. Тэгээд бүр ингээд Тимэгээ өөрөө ингээд гайхаад байгаа байхгүй. Ийм том амьтаа одоо юу гэж чинь тийм болох тийм хөдөлгөөнтэй болов гэж бүгд бодсон юм шиг байна. Тэгэхэд ингээд маш уран нарийн хөдөлгөөнтэй хөлөө маш гоё хурдан татаж аваад газрынхаа байц тааруулаад ингээд айгүй тийм цэмгэр ингээд яваад өглөөд ийм том амьтан мэдээж ямар сонио хөдөлгөөнтэй амьтан бэ гэж бас өөртөө бас гайхчихсан. Тэр өргөж байгаа мэдрэмтгий байдал эднэр гэдэг бол бас л их тийм сонор юм билээ шүү. Ер нь тэгээд ямар ч юм дээр харж байгаа байдал тэгээд тэр одоо гөрхөө аргатул мангартул юм шиг нэг том юм байгаад байгаа шүү дээ. Гэтэл бол юусан тэр тал дээр бол маш их тийм хөгжсөн айхтар амтан байдсан байна лээ. Тэгэл одоо ийм сүрлэгэл байгаа үстэй. Тэгэл энэ илсэн манхан, энэ илсний нүүдэл, дээрээс нь дэмэний мөр. Тэгэл энэ одоо гайхаад одоо тэгэл энийг л монголчууд үзэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ гадныг үзэх гэж ирээд шүү дээ. Энэ сайхан Монголын сайхныг. За ингээд цагаан уурынхаа урдуур нь ингээд шогшоод бид нэр нефт яваад гараачих байгаа юм. За тэгээ одоо ингээд жаал явж байгаа бас juice time гэж одоо бас нэг цагтай тий. Тэгээ нэг juice time гэдэг нэг одоо бас эн чинь өөрөөсөө дулаах юм шиг харагдаад байгаа боловч яг ингээл тэмээн дээр явахд бол үндсэндээ гасах нэг 17 8 20 орчим градусын хүйтэнд яваад шүү дээ хүмүүс. Тэгээд хамгийн гол нөгөө тэмээн дээр юус огт даардгүй гэдэг аахгүй. Тэрийг л одоо мэдэрсэн хүмүүс. Тэгэл ингээл шогшоол явчихж байгаа. Дөнгөж сая л одоо нэг 7 8 км явал өөрөөсөө ингээл жилүүтэй оноо л хизээ заа нэг тэмээн ондог юм шиг болчихж байгаа юм тийм. Тэгээд манай энэ унаачдын хамгийн их одоо сэтгэлд нь маш таашаагдсан зүйл бол байгалийн үзэсгэлэн бол үнэхээр яах аргагүй мó. Тэгэл одоо юу гэдэг чинь ингээл дуусшгүй тал үргэлжлээд л ах юм те ингээл бүр хараа хөрөнгөө одоо ингээл бид одоо ингээл нэг тэнгэрийн хаяа бараадаа л яваа л тийм энэ одоо хаана очиод нэг хашаа гараад ирэх бол хаана очиод дуусах бол гэж дотор бүгд бодож ирсэн гэж байгаа байхгүй. Тэр юусо дуусшгүй яваад чи ямар уудам юм бэ? Яасан сайхан юм бэ гэл одоо маш их гайхажсэн. За энэ нөгөө juice time гэдэг тэгэхээр бид нэг халуун Ансны жуус, цэцэргэний жуус ингээд өгдөг байгаа. Нэгдүгээр нөгөө бас даарч хүрэх юм бол нөгөө ханиад нас хүрхээс сэргийлж байгаа. Дээрээс нэмээд энэ тэмээ аялын үед заавалчгүй халуун унтаагаар үйлчлэх хэрэгтэй тий гэдэг үгнээсээ. Энэ ч одоо өвөл даарч байгаа шүү дээ. Тэгэхээр нэг удаа ч гэсэн бас нэг буугаад биеийн жилээ гаргаад тэгээ дээрээс нь жоо халуун юм угаадахлаар хүн юм чинь шал өөр болно шүү дээ. Тэр утгаар нэг 30 км явдаг. Тэрний тал дээр нүдрээ хоол иддэг. Нөгөө тал дээр үж 15 км-ийн тэг дунд нь 7 км яваад нэг juice time гэдэг нэг халуун одоо зүйл уугаад биеийн жилээ гаргаад яваад байдаг. За сүүлдээ бол наадах чинь ухаанч байна. Тэгэл давхих гайл, оролдох гайл ингээл ирдгэл болно л доо. Тэгээд би ханзааснаар л тэмээ өөрөө тийм юу байна тийм үлээ те. Одоо амархан гарчдаг. Маш тийм дүлгөөхөн тийм нэг намуухан тийм билээ те. Тий. Ер нь бол тэмээ чинь ер нь амтын амтнаас арай л өөр юм л да. Тэгээд одоо тэр үнэтэй нийттэй байгаа, хүнд их ойрхон байгаа гэдэг талаас бол ер нь тэмээний зүйл хүн бол хайж одоо сандраад тэрнээс сүрүүлээд ах зүйлээс огт байдгүй. Ямар ч тэмээн дээр очихд бол. За ингээл juice time уучаал juice time дээрээ сайн гараад. За энэ манай галт байгаа түрүүнээс хойш яриаг байгаа. За манай аяллаа компани бас нэг нүүр царай болсон хамгийн чухал зүйл. За ингээд өөрөө ийм галт байгаа. Тэгээд одоо хойшоогоо автоматар сундаг. Явуулын ресторан. Тэгээд дотор нь бүх юм байна. Яг орчин үеийн одоо айлын галт байгаа ямар байдгүй түүгээр нь тонолцсон. За тэгээд энэ дотор хамгийн гол нь чухал юм нь мэрэгжлийн тоогооч. Яг мэрэгжлийн тоогооч байгаа. За мэрэгжлийн тоогооч бол үндсэндээ ингээд өдөр болгон энэ хүмүүст яг одоо тэр рестораны хоолоор орой болгон өдөр болгон одоо рестораны хоолоор үйлчилдэг гэдэг нь хамгийн чухал. Яг энэ гадны хүмүүс таарсан хоолыг маш сайхан бэлдэж өгдөг байгаа. Энд чинь ингээд өдөрт ингээд 30 км яваад яхахлаар 15 км яваад хоол идэхлээр зарим газар нэг айл байхгүй байгаа шүү дээ. Нэг өргөө уудмын одоо асуудал шүү дээ энэ чинь говьд дамаа. Тэгэл одоо хамаа машин болоод өөрөө болсоод бүх одоо заасан км дээр хоол бүх юм хийгээл. За хоол идэхэл одоо хоног газар лугаа хөдлөх гэж байна да. Одоо сайхан нэг 2 дугаар хоол идээд нэг хав ямар ч гэсэн сэпигээд авчихсан.
Үгүй огт даахгүй байна. Ингээд бүхийг нь тэрвэрээд л явсан ч болно шүү. Түүний зогдор минийхтэй яг адилхан юм. My hair looks like. Миний үстэй яг адилхан өнгөтэйгээж. За би харуулъя. За би ингээл нуугдчих шүү дээ. Харагдахгүй байгааз. Camel puppy. Өчигдрийн тэр уралдаан дээрээс энэ хүмүүсийг ойлгосон юм бол бид нар бол хамгийн гоё дээлтэй хамгийн гоё одоо яваа юм байл гэдгийг ойлгосон шиг байгаа. Яагаад гэвэл нөгөө тэр олон хүмүүс дунд ороод гоё гоц гэдэг чинь тэгвэл бид нар энэс илүү гоё гоц үздэг юм байна гэдгээ тэргээр их бахархаад байх шиг байгаа. Зүгээр монголчууд ч гэсэн ингээд одоо мотоциклтай мал ирж байгаа ч юм уу мал хариулж байгаа хүмүүс эдгээр тарангуудаа энэ одоо магадгүй дээр үед л одоо ингээд настаа хүнд гэж ярьж байсан л дээр үед одоо хорим найранд нэг иймэрхүү явдаг байсан тий. Бэр гуйх. Тий бэрмэр гуйх гай одоо тэр одоо эсвэл нэг цагаан сараар одоо залуучууд бөөнөрөө айлгс гэдээ явахдаа ийм гоё одоо хуцастай ингэж олол явдаг байсан. Тэрнээс хойш одоо ийм юмраас огт үзээгүй. За сая бол зурган дээр Калифорни, Америкийн Калифорни улсаас Бони маань одоо түр хугацаа машинаар явъя гэдэг хүсэлт тавьсан. За бид нар өөрсдөө бас хүн эмнэлгийн багтаа явдаг тийм учраас тухайн хүний таалт нийцүүлэн одоо үйлчлэгээ үзүүлдэг баха. Тэгээ энэ удаа нөгөө цагийн зураг болохгүй байсан юм лээ тий. Жохон ядраад би нэг өдөөс хойш нэг цаг орчим амарч хэрэгтэй байна. За ингээд Баруун Баялаан сумын хамгийн олон тэмээтэй бэгд сүрэнгэлэг айлд ирж байгаа юм да. За эргэн тойроо одоо ингээд цагтай тийм гоё газар одоо заган ойтой. Ер нь бол газар гарсан үед үл энэ замбраагүй гоё л доо. Тэгээ энэ жил бол яг нэг газараас сайн гараагүй учраас бас ан заг нь бас тэр болгоныг гоё харагдахгүй байсан. За нөгөө ботгоноо. За одоо энийг ч хараад одоо гайхна үстэй. Тий яасаа хөөх юм бэ гэж бүгд өхөөрдөө тэмээний одоо үр төлийг ингээд их жижигхэн гараад тэгэд ингээ явандаа том болт юм байна гэж юу бүгд ойлгосон юм шиг. Тэгсэн чинь нөгөө ботгон хөтлөө айгүй том болоо. Хүй чинь ингээд ийм томоороо бэж идэв хөөгээд тийм баш их гайхажсэн. So we made it 30 kilometers on these camels today. The first bit was over some. Ингээ тэмээгээ унаад 30 км яваад ирлээ дээ. Эхний хэсэг үнэхээр гайхалтай элсэн махан дундуур явсан. Элсэн дээр цас орчихсон их сонин харагдсан шүү. Ийм хослыг олон удаа харж байсангүй. Тэгээд замдаа олон тэмээ дэ таарлаа. Миний тэмээ огт үргэлгүй яг л машинтай явж байгаа юм шиг тойроод л гараад ирсэн. Дараа нь 20 км бут харгантай газраар явлаа. Байнга жонжуусаар байгаад ирлээ. Зарим унаачдын маань өгзөг нилээн хөндөр болсон байх шүү. Аз болоход би насаараа морь уусныхтай ажгүүлээ. Сайхан дулаахан өдөр байлоо. Тэмээгээ кемп дээр аваад ирлээ. Их л амжилттай төгсөж байна да. Loving the camels, sunny day, and we made it to camp. Like they're pretty crazy and. Үнэхээр галзуу өдөр. Өөрч юу ч хэлэх үтэй. Энэ тэмээнүүд хурдан аваад нэг жонжуулаад явхлаарэ үнэхээр гайхалтай. Арагшаа сайн суугаад байгалийн сайхныг хараад л явна шүү дээ. Бэгд сүрэнгийнх одоо аймаг авармалчин тэмээчин. Тэгээ Баруун Баялаан сумын одоо хамгийн олон тэмээтэй. Тэгээ тэмээ чи өөрөө бас өсөлт жоо да. Яагаад гэх юм бол нөгөө жил болгон төрдгөө өнжөөд нэг ботголдог. Тэгэхээр олон тэмээтэй айлууд нөгөө ээлжийн гэж байдаг. Жил болго олон ботог байгаад байна гэдэг чинь ингээ хоёр хуваачна шүү дээ. Тэгээ ээлжлээд болуулаад жил болгон ботогтой байгаад байдаг. За энэ одоо манай бэгжи буур байна да энэ сайхан хар буур байсан ч бас л чиггаатай амт байсан. Ер нь орсон буурын үед бол одоо харин жоохон тийм айц багтаа болцсон юм байна гэж анзаарчихсан. Яагаад гэвэл эцэст нь ингээд ойрхон байж хахад хүмүүс очихдоо гайгүй байгаад хэлээ. Тэр үед бол орсон бууртай буур нь орцсон айлд бол хүмүүс ч гэж байхгүй шүү дээ. Тэр үтгээл тэдний буур дашгирсан юм лээ. Буур холуур мөртөө явдаг. За ойрхон гарууд нөгөөдг нь хөөгд илчдэг. Буур гэдэг амтны чинь хамгийн тэр аюултай заавал тэр хилцээ гүйцэж алжээж амдаг. Одоо чон моны чинь бол хөөгөө гүйцэж чоног гүйцэж гэхлээр замбрааг урд юм байна шүү дээ өөрөө. Oh wow. The one side was giving me some. За тэгээ сая инг саацгаасан. За тэгээд инг сааж үзээл. За тэгээ энэ олон тэмээтэй одоо айлд ирснийг одоо ингэний цагаан айдаа яаж бүтдэх үү, юу байдгүй гэдгийг одоо эдэн дээр ойлгох гэж хичээж бас л одоо
Бид соёлол гэж яриад байдаг. Юуг соёл гэх вэ гэдэг. Энэ ч л Монголын одоо үнэтэй соёлын чинь нэг шүү дээ. Cold water again to make the distillation better. So it shouldn't be boiling hot, just like when it's warm. За ингээд тоогоо нэрж байна. За тэгээд нөгөө манай аялагчид нөгөө ингээд инг сахар бас өөрсдөө гар бие орсон байгаа. Тэгээд бас ингээд дөрвөн мөмтэй юм байна. Тэгээд бас их тийм том амттай хэрнээ маш жижигхэн хөхтэй. Тэгээд нэг 300-аас нэг 700 г хүртэл сүү гардаг. Тэгээд энэ их арцыг буцалгаж сүүг хөөрүүлнэлээр маш олон ингийг ууггүй саасны хөдөлмөрөөр одоо энэ арх одоо тий ингний арх одоо бүтэж байгаа. Тийм гэдгийг бол ойлгосон байгаа. Цагаан эдний соёлыг ингээд үзээд бүр ингээд гайхаад байхгүй. За сүүгээ саачлаа одоо яах гэж одоо ингээд буцалгаад өрөм загсаана гэсэн чинь за гэдэг чинь өрмөө ингэж аваад дахиад юуны ингний одоо янз бүрийн тосхийн за ахаад энэ арцаар нь ингээд одоо ааруул тавьжуулдаг тий. Тэгнь. За мөн аарцаа буцалгаад ингээд тогоон дээр нь гэсэн чинь бүр гайхаад хүү та нар юу гэж үлдээхгүй ер нь хэрэгжилчих юм бэ штэ ер нь энэ малаас гарсан бүх юмыг ашигладаг ямар мундаг улс вэ гэж бас их гайхажсэн. Тийм тэгээд энэ ингний арц гэдэг бол дээр үед бол ийм гэж үздэг байсан юм л одоо бас тэр болгон сайн хэрэглэхгүй гових бол сайн хэрэгжилж байна. Энд ч одоо бөөрөнд сайн тэгэл одоо сахартай шимжүүлдэг засыг тий нөгөө нойр мөрөхгүй байгаа хитрхийх ядраанд орсон хүмүүс идэр чинь одоо энэ ингний арцыг хэрэглэдэг юм шүү дээ. За дархлаа дэмжин хамгийн гол дэмжин. За одоо ингээ сайхан ингний арц бол одоо говийн энэ хүүтэнд давж гардаг хамгийн савндаа л гэж байна. Very good. Very good. Энэ арцсан дээр чинь бол бүр их одоо нөгөө ханаа томотооч байх юм уу дархлаа улам сайн одоо хэм саяын гаргасан арх ба шүү дээ нэрэд гаргаж байгаа арх. За энэ архинаас чинь нэг 50 грамыг энэ арцсанд нь хийгээд өгчөж байгаа. Тэгэлэр эргээл одоо яг юм болдог. Ер нь бол уусан хүн бол уйлсан гараад сонирхолтой тэгээд нэг цаанаал харахгүй нэг зөв үедээ удаа гэдэг нь бол тэндээс харагдчихэ. Тэгээ за манай хэд чинь бол одоо ийм огт үзэг хүмүүс шүү дээ. Тэгэл уугаал гайхаал тийм ээ зарим нь жоохон яадаг бол гэсэн хайцтай. А гэтэл ингний арх бол их зөөлөн уугаад аж болдог. Уус ойноос согтчдаг хүн. А согтоод ирэхлээр тэр нэг нөгөө таригтлахад ороод би ингээд нөгөө амар согтцсон байна гэсэн мэдрэмж байхгүй. А шууд хөл төрчдөг. Хөл явж чадах юм байдаг алхаж. А юуг мэрч юм дэ тийм сонио амттай л юм бэ? Идрисийн үтнэр хийж байгаа энэхүү тэмээ аяллаа. Одоо эхний дугаарыг та бүхэндээ хүргэлээ. За энэ дугаараар бол Монголын үндэсний их соёл зан заншлаас урган гарсан энэ сайхан соёлынхээ нэгэн хэсэг болсон тэмээний хуралдаан, тэмээний баяр, за тэмээний ашиг шим, тэмээ гэсэн сайхан зүйлийг гадныханд бас үзүүлэхийг хичээсэн. А тэр дагуу бас та нартаа бас ийм сайхан сонин гой зүйлийг үзүүлэхийг хичээсэн. Ийм сайхан зүйл болж өндөрлөлөө. За ингээд бид бүхний 5 дугаарыг та бүхэнд одоо бэлдсэн байгаа. Тэгээ дараагийн дугаарт ямар сонин содон адал явдал гарах бол гэдгийг та бүхэн бидэнтэй хамт үзээрэй. Тэгээ дараа та бүхэнтэйгээ эргэн уулзцгаая. Цавчим илгэм хаданд нь янгрийн сүрэг наадаж, ирмэг шов хургалд нь ирвэс шилвэс дүүлэн, хоримод нь тунмал нуур мэлтэлцэж, хажуугаас нь аршаан булаг ундарч, хараа цуцам амгалан талд нь янзхан хүрээ үнэгчилсэн мөнх цаст богдуул. Их Монголын элсэн манхан хоёрын төгс хослол үзэгсэнд нутгаар хийх эхний өдрийн аялал өндөрлөлөө. Дараагийн дугаарт жуулчдын 2-3 дахь өдрүүдийн сонирхолтой аяллыг хүргэх болно. Энэхүү нэвтрүүлгийг бүтээхэд үндэсний их соёлоо дээдлэн хамтран ажилласан Gold Magnet хязгаарлагдмал хувьцаат компани, Нутгийн буян групп, Өвөрхангай аймгийн Тэмээчдийн холбооны хамт олонд гүн талархал илэрхийлье.